Дараагийн мэдээ Монгол улсад тэтгэврийн насны 518,700 иргэн байдаг. Үүний нэг төлөөлөл нь төмөр хуйг тэрээр 63 настай. Устдаа 30 жил хөлмөрсний үр дүнд тэтгэврийн 790,000 төгрөг авдаг. Гэвч эхнэр нь хүнд өвчтэй, сургуулийн олон хүүхэдтэй учраас тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцдэггүй. За иймээс тэрээр өдрийн ажлын биржээр дамжуулан барилгын ажил хийж хоол хүнсээ авдаг байна. Түүний хувьд гэртээ зүгээр суухгүй тогтмол тасгал хөдөлгөөнтэй мөн эдийн засгийн хувьд ч дэмтэй байгааг онцоллоо. За энэ дээр чинь хүн хөдөлмөр хийвэл одоо нийгэмд бол зах зээл гэдэг юмд очиж одоо өдөр болгон барааны үн нэмэгдэн идэж уух хувцас хүнэр бид нар хэрэгцээтэй хүмүүний үн нэмэгдсэн. За тэтгэврт гарсан мөнгө маань өдрийн л орлого болчиход байна шүү дээ бид нэр. За ер нь одоо нэг байгууллага хаалгаар би ажилд орё гэвэл та аав минь гэртээ байд амардуу гэж хэлнэ дөө. Улсын хэмжээнд байнгын ажлын байрны 36,000 орчим захиалагч байна. Гэхдээ тогтмол ажилтай байхаас илүүтэй өдрийн болон цагийн ажил хийх сонирхолтой иргэд олширчээ. Тэдэнд ажил зурчилж байгаа Самуушил HR өдрийн ажлын биржээр өдөрт 800-аас 1000 хүн ажилд зуршлуулдаг байна. Үүний 70% ирчүүд 30%-ийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Ихэвчлэн барилгын салбарт туслахаар ажилдаг байна. Цалингийн хувьд хүүтний улиралд 80,000 төгрөг байдаг бол 100 намрын улиралд 120,000 төгрөгийн цалинтай байдаг байна. Мөн өдрийн ажилд ээлжийн ажилтай хөлмөр эрхлэх боломжгүй ажил эрхэлсэн ч цалингаа авч чадаагүй хүмүүс бүртгүүлдэг байна. Тэдний хувьд өдрийн цагийн ажил хийх нь найдвартай цалингаа авдаг, мөн цагаа өөрсдөө сонгодог учраас гэр бүлдээ цаг гаргах цаг нэмэгдсэнийг хэлж байлаа. Одоо саамлаар яваад 6 жил болж байна. Өмнө нь 116 дугаар сургуульд ажилладаг байсан. Тэгээд энд ажиллаад 6 жил болж байна. Давуу тал нь яг өглөө эрт ирээд өдөртөө ажиллаад мөнгө авчдаг. Тий, өдрийнхөө үнэлгээ 80,000 төгрөг байдаг. Үнцэн ажилчнаар арга гэж бодож байсан л та. Тэгээ энэгээр яваад сурт. Энэ арай давуу талтай юм болов. Яаж мөнгө аваад үнцэн ажилчнаар энэ тэнд орж болно. Тэгээд хотлоо ярих нь их шүү дээ. Ер нь хүнийг хүлэгдэх тэр талтай их шүү дээ. Ажил хийж ийсэн. Үнцэн ажил хийж явахад бол салин цагаан юм мөн дээр бол жоо унжих тал байдгийг. Тэгээд энэ саавслын нэг тал нь бол өдөртөө мөнгө олж авдаг болохоор ашигтай. Өдрийн ажил хийснээр бол гэр бүлдээ гарах бол хангалттай гарч байгаа. Тэр бол чөлөөт. Тухайд өдөртөө гарна, өдөр болгон гарсан ч бол энэ чинь саавслаар бол бас тухай дуртай үедээ амарч гэн гэр орондоо бас гашаа орондоо юм хийж гэн. Тэр л чөлөөт. Тэгээ ихний хүмүүс 7 гэхэд ирэл 9 цаг гэхэд ажлынхаа байран дээр очсон байж байна. Тэгээд хүн авч байгаа байгууллагууд бол нь янз бүр. Манайх руу ингээл хандсан бүхэл салбаруудад ажиллах гэж зурчилж өгдөг байгаа. 70-80% барилгын салбар байдаг. Манайх бол тийм цалин мөнгө өгдөг өнтер гэсэн тийм асуудал бол манай дээр байдаг. Тэгвэл өглөө ажилд гарсан ороо ажиллаад дуусаад одоо тэр өдрийн цалинг ороод авчдаг. Зурчлын үйлс нь 10%. Хөлмөрийн мүлжлэг ажил хаагчийн найдваргүй байдлаас үүдэн хөлмөрийн зах зээлд итгэлцэл хангалтгүй байсаар ирсэн. За ахмад настан эзэмсэн мэрэгжилгүй иргэдийн хувьд байнгын ажил олддоггүй. Иймээс өдрийн ажиллаар ихэвчлэн ажиллацгаадаг байна. Тэд өдрийн ажил хэрэглэснээр амжиргааныхаа хэрэглийг залгуулдаг байна. Иймээс байнгын ажил эрхэлдэггүй иргэдийн хувьд өдрийн ажил нь амьдралаа авч явах гол түлхүүр болдог байна.